Улсын хурлын гишүүн оюун гэрэл Америкийн байгалийн түүхийн музей эрдмийн сургуулийн захирал John Flynn-тэй уулзлаа. Улсын хурлын гишүүн оюун гэрэл уулзалтын үеэр хэлэхдээ Америкийн антропологч Roy Chapman Andrews-ийн экспедиц Монголд ирсний 100 жилийн удахгүй тохиогдож байгаатай холбогдуулан Andrews-ийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргах, Монголоос авч явсан олдуур эд зүйлсийн хамтарсан тооллого хийх, энэ хамтарсан тооллогын дүнг олон нийтэд ил тод байлгах талаар ярилцлаа. Монголоос авч гарсан чулуужсан олдуур болгоноос одоо нэг ижил төрлөөс нь бол төрөл бүрээс нь нэг ширхгийг Монголын засгийн газарт буцааж өгнө гэсэн гэрээтэй байгаа. За мөн одоо газрын зургийг ховж буцааж өгнө, номыг одоо 3% буцааж өгнө гэх мэтэр ийм одоо залтууд нь бол билээгүй байгаа шүү гэдгийг бол сая санууллаа. Мөн одоо Монгол улстай хийсэн энэ гэрээний хүчээр одоо шинжлэх ухаанд олон зүйл олдсон. Монгол улстай хийсэн гэрээний хүчээр Америкийн нэгдсэн улсын байгалийн түүхийн музейд Roy Chapman Andrews-ийн материалууд бол ирсэн. Тийм ч учраас энэ гэрээгээ бол хүндэтгэн сахиж биелүүлэх хэрэгтэй байна. Тэгээ 100 жилийнх нь бол энэ экспедиц Монголд ирснээр 100 жилийн бол 2022 онд болох гэж байгаа. Тэгэхээр 22 оноос өмнө хоёр одоо Монгол Улсын засгийн газар Америкийн байгалийн түүхийн музей хоёр бол хамтдаа хоёр талаас одоо 100 жилийн ог тэмдэглэх комисс хороогоо гаргаж, за энэ 100 жилийн ойд зориулж одоо ямар одоо олдурууд энд байгааг олон нийтэд дийлгэх, за ямар олдуруудыг одоо яаж буцааж явуулах талаар бусад асуудлыг тохирох гэсэн одоо юм ажил хэргийн яриагаа эхлэе гэдэг саналыг бол тавилаа. Америкийн байгалийн түүхийн музей эрдмийн сургуулийн захирал John Flynn уулзалтын төгсгөлд хэлэхдээ улсын хурлын гишүүний хүсэлтийн дагуу холбогдох бичиг баримтыг Америкийн түүхийн музейн захиралд гардуулан өгч судалсны үндсэн дээр хариу илгээх болохоо мэдгдлээ. Улсын хурлын гишүүн оюун гэрэл соёл спорт аялал жуулчлалын сайдын албан тушаалыг хаших хугацаанд гадаад орнуудад хадгалагдаж байсан Монголын 400 гаруй үзмэр олдврыг эх орондоо эргүүлэн авчирч байжээ.